За сайн байцгаана уу. Бурхандаа талархъя. Залбирая. За эзэн бурхан минь тэгээд энд өөрийнхөө дуудад цуглуулсан өөрийнхөө ард түмэн та өөрийн амьд үгээ гайхалтай хүнийг өөрчлөх чадaltaй мэрэгэн ухааны үгээ хэлж өгнө үү гэж танаас гоё. Та бидэнд өөрийнхөө тэр амьдрал өөрчлөгч үгийг хэлж бидэнтэй яриараа эзэн минь энд таны ариун сүнс оршихугаараа дүүрэн байж хүн нэг бүр тэр хэрэгцээнийх нь дагуу ухаарлыг, ойлголтыг өгөх болтугай, шийдвэр гаргуулах болтугай. Эзэн Есүс та энд ажиллаа хийнэ үү гэж залбирanгуйлаа. Амен. За бид нар гитлэл номыг үзээд яваад байгаа. Тэгээд гитлэл ном маань бүлэг бүлгээр нийлэн бас бөөн бөөнөр нь яваад байгаа шүү дээ. Тэгээ өнгөрсөн 7 хоногт болохоор 7 дугаар бүлгийн 7 хүртэл 7-г дуустал яваад зогссон. Өнөөдөр 7-гийн 8-аас 11-ийн 10 буюу 11 дугаар бүлгийг дуустал одоо ярих гэж байна. Тэгээд энд ер нь товчт нь хэлэх юм бол Бурхан өөрийгөө хинбэ гэдгийг харуулсан одоо өөрийнхөө сонгож авсан ард түмэнд ч тэр бас Египтийн хүмүүст Египтчүүд ялангуяа түүний зөрүүд хаан фараоны зүрх сэтгэлд фараонд өөрийгөө хинбэ гэдгийг харуулахын тулд хийсэн 10 одоо Бурханы хувьд бол энэ бол Израильчүүдийн талд гайхамшиг байсан. Египтүүдийн талд бол гамшиг гэж хэлэх нь 10 одоо зүйлийн талаар хэлсэн бүлгүүд байгаамаа. Тэгээ энэ талаар бүгдээр ярих болно. Тэгээд өнөөдрийн маань сэдв нь болохоор Бурханы хүч чадал, эрх мэдэл хязгаар үгүй гэсэн тийм сэдвээр энэ бүлгүүд бүгдээрээ ер нь базагдчихж байгаа. Бурханы хүч чадал, эрх мэдэл хязгаар үгүй. Өнөөдөр ч адилхан. Хязгааргүй. Бид хязгааргүй хүч чадал, эрх мэдэлтэй Бурханд итгэдэг. Амьд Бурханд итгэдэг. Тийм учраас бид өнөөдөр энд байгаа. Тэгээд энэ их хүч чадалтай агуу Бурханыг би таньж мэдсэн өнгөрсөн одоо 30 хэдэн жилээ эргэж бодоход маш олон удаа эзэн Бурхан минь надад бараг л өдөр болгон өөрийгөө хинбэ гэдгийг сануулсаар ирсэн байх юм аа. Тэгээд нэг маш тодорхой дөнгөж итгээд одоо нэг их удаагүй байх үед өгсөн нэг өөрийгөө илчилсэн гайхалтай жишээг би саналаа. Тэр нь юу байсан бэ гэвэл 1998 оны 194 онд итгэсэн байгаа. Тэгээ 98 оны 100-ны төгсгөл үед юм да 8 сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод очиж тэнд байсан нэг илгээлтийн байгууллагт монгол хэл сурах тал гадаадын хүмүүс байсан л да. Миний Улаанбаатарт байхдаа надад монгол хэл заалгаж байгаад явсан хүмүүс. Тэдэнд монгол хэлний сургалтын дээр нь бас нэг жоохон зөвлөгөө багш нарт нь ялангуяа тэр нэг сургаж байгаа багш нарт нь бас юу анхаарах уу яах уу гэдэг зөвлөгөө өгөхөөр 7 хоногийн хугацаатай очсон юм байна. Тэгээд тэр үед яг нэг оюутнууд буцах цаг байсан. Хөвсгөл Мөрөн гэхээр та нар хатгал гэхээр та нар мэднэ ямар сайхан үзэсгэлэнтэй Монголын маань сайхан газар үлээ тийшээ машины цуваа тасралтгүй хөвөрдөг болсон юм да. Ялангуяа одоо бол бүр хар зам тавьснаас хойш бүр ерөөсө цувчт гэжтэй би утаг өндөр сумын хүн ард ингэрд нь манай дүүгийнх байдаг харж яхад зүгээр л ерөөсө тасралтгүй заримдаа эн чинь Улаанбаатарын нөгөө нэг ингээд нэг жижигхэн урсаад байдаг машинууд нэг арай зогсчоогүй урсаад байдаг штеп. Яг тийм маягаар машин цувдаг. Одоо манайхан чинь хөдөө явах их дуртай болсон байна. Яг ийм үе байсан. Тэгээд нөгөө олон очсон хүмүүс нь оюутан буцах цаг болсон. Очсон хүмүүс нь буцах болсон чинь Мөрөнгийн шатхуун түгэврийн газар шатхуунаа гүйцэд өгч чадахгүй, машинууд явж чадахгүй зогссон. Зогсолтын байдалд орсон. Би 7 хоногийн хугацаантай Улаанбаатар хотод бас гэр бүл ажил хугацаатай юмнуудаа орхиод очсон байжсэн. Онгоцонд ямар ч ойчор байхгүй. Бичүүлэх гээд 2-7 хоногийн байтгаа 2-3-7 хоног бүр ойчрог болсон. Тэгээ ийм үед би яах вэ гээд бүр байж ядаад одоо унааж олдохгүй тэгэл тэнд одоо хэд хоног суух нь гээд яг Бурханд мэдээж залбирч ийсэн. Тэгээ яг 2 дахь 4 дахь өдөр л Улаанбаатарын онгоц очдөг. Тэгээ 2 дахь өдөр байсан шиг санаж байна. За ямар ч байсан очмоор санагдаад байсан ч гэсэн нөгөө найз нөхөд нөгөөдөл маань өө яахын та бичүүлээгүй юм чинь шаал дими тийшээ явж явах онгоцны бодол руу явах дими гэдэг. Тэгэл ямар ч байсан намайг Бурхан тийшээ л оч гээд байгаа юм шиг санагдаад би явъя гэсээр гад явсан байхгүй. Тэгээ яваад очсон чинь онгоц нисгүү дээр нь ингээл ямар ч байсан нэг Бурхан нэг юм хийх гэж байгаа юм шиг найдвар тэгээл байжсэн чинь усын онгоц
одоо нөгөө бензиний мөрөнгөөс цэнгэлдэг усын онгоц бууж байгаа. Гэхдээ тэр чинь дүв дүүр үнэтэй нэг ч суудал байхгүй. Тэгээд тэр онгоц буугаад хүмүүс ингээл тэндээс буугаад агаарт бас нэг жоохон салхилах гэж байгаа болтой зарим нэг зорчигчд агаарт гарах гэж байгаа, салхилах гэж байгаа болтой бууж ирж байгаа харагдахаар нь би зүгээр л өөрийн мэдлэг миний хоёр хөл тэр онгоц руу алхсан. Зүгээр миний хоёр хөл өөрөө алхсан тийш. Надад тэнд ямар ч юу байхгүй штэ. Суудлаа байхгүй, усын онгоц юу гэж намайг авах вэ? Ойчор дугаарт байхгүй. Орсон ч тэндээс одоо ойчортой хүмүүс орно. Гэхдээ суудлаа байхгүй. Тэгэд алхаад төрүүлээл хүмүүс бас өөдөөс нь явж байгаа горьдлогтой хүмүүс. Би түрүүнд нь явж исэн чинь өөдөөс ингээл бас хүмүүс ганц хоёр хүн биесэх гэж байгаа юм яаж байгаа явж ий. Нэг залуу хамгийн түрүүнд яг ингээл би өөдөөс нь явж ахаар нь би наад онгоцонд чинь суудл байна уу гэж асууж байгаа. Тэгсэн чинь байхгүй пиг дүүрэн гэснээ нөгөө залуу би ч уул нь энэ нутгийн хүнэлдээ Улаанбаатар орж яваа. Нутагтаа буусан чинь бууч үлдчихмээр санагдаад байна гэж хэлж байгаа. Ерөөсөө шууд надад намайг харангуйтаа бараг тэгж хэлж байгаа байхгүй. Наа чи суудл байна уу гэж асуугаар. Хүү юм идэ түгэл чи эндээ үлдчихэж би суудлыг чи үний төлөөд аавь би чиний оронд оръё гэсэн чинь за тэгтэг би ер нь үлдмээр санагдлаа. Тэгээд би тэр онгоцонд ирж исэн. Тэгээ энэ бол дөнгөж итгэж байгаа 4 жил болж байгаа надад бол бурхны гайхамшиг байсан. Үнэндээ бурхан ингэж л ажилтдаг юм байна гэдэг тэр надад үзүүлж байгаа хичээлүүдийн нэг байсан л да. Тэгээ найдвар тэгээ тэр алхуулаад байсан. Би бүр өөрөө мэдлгүй тийш алхаж байгаа юм чи онгоц руу. Тэгээ одоо бурхан ингэж биднийг өөрийнхөө хүч чадал эрх мэдлийг харуулдаг юм а биднийг дагуулдаг. Хэдэн жил итгээд хэдэн жил явж байгаа бид бүхэн өөрийн гэсэн ийм гайхалтай сайхан бурханы хийсэн гайхамшигтай ажлуудыг бид мэдж байгаа. Хин ч гэсэн босоод ярихад бэлэн байгаа гэж би бодож байна. Тэгээ ийм сайхан бурханы талаар яг энэ одоо өнөөдрийн ярих гэж байгаа 7-гийн 8-аас 11-р бүлгийн 10 буюу бүтэн бүлгийг дуустал яг бурхан юу хийцсэн бэ гэдэг дээр нэг та нар мэдж байгаа, уншсан, сонссон, олоудаа сонссон, зарим нь олоудаа уншсан. Гэхдээ зүгээр эргээд санаад эргээд яриад явъя. За энд 10 Египтийн талд гамшиг, Израильчуудын талд гайхамшиг үйлдэлсэн. Нэгдүгээрх нь болохоор Нийл морины усыг цус болгосон байна. За тэрний өмнөх нэг энэ 10 гамшиг дотроо ороогүй зүгээр эн чинь би байна гэдгээ үзүүлэхийн тулд харуулсан нэг тэмдэг байна. Тэр нь болохоор таяга шидэд могоо болгодог хэсэг байгаа шүү дээ, тийм ээ. За энэ хэсэг нь болохоор ерөөсөө энэ бол Эхлэл номын биш Гитлэл номын 3 дугаар бүлэг дээр Явэ өөрийгөө Мошед танилцуулсан. Явэ би бол би байдаг гэж таниулсан. Тэр бурхан Мошег одоо өөрийгөө таниулж Мошедтэй танилцаад одоо Мошег өөрийнхөө төлөөлөгч болгоод илгээж байгаа. Тэр илгээсний Явэ намайг явуулсан гэдэг тэмдэг болсон тэр зүйл нь таяга шитгэхээр могоо болох. Тийм тэмдэг байсан байна. Тэгтэл тэнд очиод Парон чамайг одоо ямар ч байсан явуулсан гэж хэлэхээр тэмдэг шаардах баха. Тийм учраас чи ингээрэй гэсэн зааврынхын дагуу таяга хаяхад могоо болсон. Тэгсэн чинь нөгөө эдтийн шидтэнгүүд нь бас Пароны ордны бас таяга хаяад могоо болгосон. Адилхан юм үйлцэн. За Египтчүүд бол ер нь энэ эд шид одоо ялангуяа одоо муус хүнсний хүч харын талын хүчийг ашиглах тал дээр бас нэлээ их тийм эртнээсээ тийм юмтай хүмүүс байсан юм шиг байгаа. Тэгээд тэр яг судлаачид янз янзаар үздэг юм байлээ. Таяга могоо болгосон гэдгийг могоог ховстоод яг ингээд хөшөөгөөд мод яг таяг шиг болгоод болгочдөг чадал тэднэрт байсан. Ховсдох чадвар айгүй сайтай байсан. Тийм болгосон байж магадгүй гэж таамагладаг юм бэ. Мошегийн хувьд бол могоо яг таяг байсан тэр нь яалч байхгүй таяг нь могоо болсон. Бид нар энийг мэдчихэж байгаа. Бурхан өөрөө чиний гарт юу байгаа гэсэн таяг гэдэг чинь мод байсан. Модон таяг тулж байсан. Тэгвэл наадхаа чулууд гээд могоо болгодог шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Мошегийн таяг тэдний таягийг залгисан байгаа могоог. Тэгэхээр Мошегийн таяг бол жинхнээсээ могоо болсон. Тэдний одоо хөшүүлээд мод шиг таяг шиг болгосон могоог залгичихсан байж болох юм. Гэхдээ Паро энд зүйлрээгүй. Ягаад гэвэл өөрийн хүмүүс үнийг хийж чадсан учраас. Наадхаа чаа хийж л байдаг шүү дээ. Манайхан ч бас хийж юм. Тэгээ энд одоо тэр гол бидний төвлөрөх асуулт юу вэ гэвэл Гитлэл номын 5 дугаар бүлэг дээр хэлсэн. Яавэ миний ард түмнийг явуул. Тэд чөлд очиж намтад сүслэн үйлчлэг гэж хэлэхэд Пароны хэлсэн нэг өгүүлбэр байгаа.
Яавэ гэж хэн болоод би түүний үгэнд дуулууртай байж Израильчүүдийг явуулах юм. Яавэ гэж хэн болоод гэсэн. Тэр чинь хэн болчоод игээд байгаа гэдэг нэг тийм юм явдаг байхаа бид нар тийм ээ. Тэр чинь хэн болчоод байгаа юм. Тэрэн шиг яавэ гэж хэн болоод гэдэг үгийг хэлсэн. Энэ нь бол фараоны тэр өөрийгөө бурхан болгож Египтийн хаан төдийгүй ер нь бурхан амьд бурхан гэж үздэг бардам хааны амнаас гарсан Яавыг үл тоомсорлсон өгүүлбэр байгаа. Тэгвэл энд гарч байгаа 10 гамшиг бол Яавэ гэж энийг хэлдэг юм аа. Яавэ гэж би байна. Би байдгийн. Би байна. Би бол дээдийн дээд хаадын хаан хүчтний хүчтэн хамгийн дээдх нь би юм аа. Гэдгийг харуулахын тулд хийсэн гайхамшгууд байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор Нийл мөрний усыг цус болгосон. За энэ нь бол эхнийх нь гайхамшиг байгаа. За Нийл мөрөн гэдэг маань Египтчүүдийн шүтэн байсан. Ягаад тэгэхээр Нийл мөрийн ерөөсө тэр хүндийгээ дагаад маш сайхан үржил шинтэй тэдний амьдралыг тэтгэгч одоо гол зүйл нь Нийл мөр байсан. Тийм учраас Нийлийг амьд бурхан гэж одоо өөрсдийнх нь амьдралын их үндэс гэж шүтдэг. Фарао өглөөдөө тийшээ очдөг нь зүгээр нэг салхинд гараад зугаалж явдал биш. Гэтэл номон дээр өглөө фараоныг тосоод очиж Нийл мөрний ирэг дээр очгээд идэг штеп. Юу болгон дээр бүлэг болгон дээр энийг хэлж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл фараон Нийл мөрний иргээр явж одоо нөгөө бясалгал үйлддэг ч юм уу, залбирч мөрөгдөг ч юм уу, тэр нөгөө бурханаа дээдлэх юма хийж явдаг тэр цаг үе нь байгаад байгаа юм л да. Тэгтэл энийг цус болгочихж байгаа. Тэгээд Нийлийн усыг цус болгоно гэдэг бол амьдралыг хангадаг усыг цус болгож чадж байгаа эзэн тэр амьд байлгаж байгаа цусын судсаар нь гүйлгээд амьд байлгаж байгаа өөрийнх нь бүтээл болох Египтийн хааныг оролцуулаад хинч байж магадгүй бүх бүтээлийнхээ урсаж байгаа цусыг бас юу ч болгож чадах тийм хүчтэй эзэн байна. Усыг цус болгочихж байгаа. Энэ нь яаж байгаа гэвэл цус болгосон шалтгаан нь цусанд ами явдаг. Цусыг загас Нийлийн одоо тэр загас юу ч байдгийг одоо тэр Египтчүүдийн идэж уудаг одоо тэнд байдаг загас нь цусан дотор амьдрч чадахгүй үхэн штэ. Тийм учраас одоо энэ эдийн засгийнх нь Египтийн тэр бардамлын оргил болсон эдийн засгаар нь оролдож эхэлсэн бурхан. За би та нар тэгвэл намайг үзэх гээд байна уу? За тэгвэл энэ Нийл мөрний чинь би цус болгочих юм бол та нар яаж амьдрах юм цаашаа? Тэгээд бид нар бүр сав суулганд байсан усын хүртэл цус болгодог штеп. Тэгээ энэ дээр бол бид нар юу олж харж ийнэ гэхээр зарим судлаачид нөгөө юуны уламжлалын судлаачид одоо ийм юм байх боломжгүй гэж үзээд энэ одоо улаан өнгөтэй болсон тэр одоо Этиопиас ус урсаад үерийн үеэр орж ирэхээр ургамлын нөлөөгөөр улаан болдог. Тэгээд тэр улаан болцсон ус байсан энэ гэж ярьдаг. Энэ бол тийм биш. Бурхан жинхэнэ цус болгосон. Ягаад гэвэл загас нь өгсөн гэсэн шүү дээ. Ус нь улаан болсон байхад загас өгөхгүй. Будаг бодисоор хуурсан бол элсэнд ус нь тэр улаан өнгөтэй тийм ус болдгол юм байна л да. Египттэй тэр бол Нийл мөрний тэр ус бол гим хоргүй зүгээр улаан өнгөтэй болоод уурсдаг үе байд юм байна. Гэтэл энэ удаад бол загас нь өгсөн сав суулганд байгаа ус нь хэрвээ тийм байсан бол савнд байгаа ус нь тунгалгаа юм үсттэй. Улаан болохоос өмнө авцсан ус нь тэр нь цус болцсон. Египт даяар өмхирсэн. Цус өмхирнэ шүү дээ. Дорол өмхирнэ. Шал өмхий болсон. Нөгөө шүтдэг шүтэн нь өмхий самхаа юм болж хөрж байгаа. Өмхий самхаа папо өмхий гэдэг ингээд нөгөө шүтээд ингээд дээдлээд идэг бурхныг нь өмхий самхаа болгоод жигшил дөрвөлхээр юм болгоод тавьчихж байгаа. Амьдрал хангадаг гэдэг тэр загас жирахыг тэр усан дотор байдаг юмыг нь өхүүлчихэж байгаа. Тэгээ энэ бол яавэ? Энэ бол та бидний итгэдэг амьд мөнхийн бурхан яавэ л ийм юмыг үлдэж чадна. Өөр хинч чадахгүй. Гэхдээ Египтийн фарао бууж өгөөгүй. Яагад гэвэл өөрийнх нь илбчид бас л цус олгож ирсэн. Тэгээд бууж өгөөгүй. Адилхан шүү дээ бас л юм хийж ийн гэсэн. Дараагийнх нь гамшиг болохоор
Мэлхий явуулсан. За энэ мэлхий бол бас эдний нэг шүтээ. Бас л үржил шимийн бурхан гэж үздэг энийг. Шүтээ. Тэгээ мэлхийг ерөөсөө ингээл таяга нөгөө Мошегийн таяг л одоо хамгийн их хийгээд байгаа шүү дээ. За чи таяга ус мөрөн сууг шуудуу одоо юу байдгийг тэр бүхэн дээгүүр ингээд сунг. Тэгтээ чин зэрэг мэлхийнүүд гарч ирээд шаваарлцсан бөө мэлхий гарч ирээд бүр фараоны ордонд нь хүртэл орд дэвсгэр дээр нь өөрийнх нь бие өөд авирн мацн шавна гэж хэлсэн. Илвчт нь бас мэлхий гаргасан бөө мэлхий. Шамбаарлцсан мэлхий ямар эвгүй надад лав мэлхий их эвгүй зөв юм байдэн штэ би харах дурггүй. Нэг муухай нэг цаанаа нэг юм айгүй зөв нэг юм жихүт зүрмэр. Тэгээд тэр нь гурил зуурдаг сав, түмпэн сав, усны сав, хаа байдгийг хамаг юм орд ирэнд нь одоо орондоо орсон чинь мэлхий бэлцхэн жайвал яах вэ? Энэ өөд нь ингээд мэлхий асаж явуул яах вэ? Яг ийм юм болсон. Тэгээ нөгөө шүтэнэ бас чигшээд энийг зайлуулж өгөөч, энийг цааш нь зайлуулад өгөөч гэж гуйхад хүргэсэн. Илвчт нь мэлхийг зайлуулж чадаагүй. Одоо энэ үеэс эхлээд нөгөө илвчтийн чадвар хязгаартай зогссон. Харин яваагийн чадвар эрх мэдлэл хязгааргүй шүү дээ. Хязгааргүй учраас одоо фараоны хэлсний дагуу мэлхийг зайлуулж өгсөн. За ингээд нөгөө өмхий самхаа цусны өмхий самхаа дуусаагүй байхад мэлхий өгсөн мэлхийнүүд нь овоолж хаяхад зүгээр бөөн мэлхий овоолоод бүр өмхий тэр чигээр Египт даяараа өмхий болсон гэж би бодож байгаа. Төсөөлж үзэхэд аимшиг муухай заваан балер юм болсон юм шиг байна. Тэгээ шүтэн шүү дээ энэ. Тэгээд энэгээр юу хэлээд байна вэ гэхээр за чи ямар ямыг итгээд шүтээ чи бардамнаад идэх юм бэ гэдгийг л үзүүлэхээр зорьсон байгаа. Тэгвэл фараон бас л зүрхээ хатуу байлгасаар байсан. За дараагийнх нь болохоор дэлэнч оруулсан байгаа. Газрын тоосыг цох тэгээд дэлэнч оруул гэж хэлсэн. За тэр дэлэнч гэдэг байгаа юм нь одоо хөдөө байж өсөөгүй хүмүүс бол бас сайн мэдгүй байж магадгүй. За яг хөдөө мал дээр байхад бол дэлэнч гэдэг нэг нарийн жижигхэн бүр ёстой баг нүдэнд үл өртөм хар шавж ялаа нислэг шавж байдаг. Бүр жижиг. Тэгээд ам хамарлуу ингээд гэхэд хамарлуу ороод соргодон чих рүү орно. Ерөөсө гэхэд хоолоо руу орно их муухай штэ. Тэгээ бас тэр чинь зүгээргүй хаацдаг. Хаацсан цус сорно. Цус соргоч. Тэг тийм юмар шавуулцсан. Тоос та нар боддоо газрын тоос зүгээр нэг тоосон дээр ингээд авахт тоос пурх гэл явдаг үстэй. Тэгвэл тэр газрын тоос нь пурх хийгээл бөөнд дэлэнч болоод шавсан баг. Тэгээ энд усыг бурхан захирж гин тийм ээ амтныг захирж гин усаас мэлхийг гаргаад ирж гин за газрын шороо тоосыг амтан болгочихж гин энд бол гайхалтай юмнуудыг бурхан хийгээд байгаа юм. Тий. За энэ дээр би яг зүгээр нэг юм сансан дээрээ бас хэлчихэд бид бол итгэж байгаа тэгсэн гэж сайн мэдж байгаа. Бид нар бурханаа таньдаг болсон хүмүүс шүү дээ мэдж байгаа. Бурхан хинбэ яаж яавэ гэж хинбэ гэдгээ мэдж байгаа учраас бидэнд бол ойлгомжтой. Гэхдээ итгэдэггүй хүмүүс юм уу баг зэрэг дөнгөж итгэж ядаад сууж байгаа тийм хүн бидний дунд байгаа бол за ийм юм гэж яаж байж болох вэ гэж бодогдож магадгүй. Хэрвээ тэгвэл Яавэ бол бурхан. Яавэ бол амьд. Яавэ бол хүн биш. Яавэ бүхнийг чаддаг, бүхнийг хийдэг. Яавэгийн эрх мэдэл, Яавэгийн хүч чадал хязгааргүй гэдгээр би өчүүхэн хүн би, хязгаартай хүн би, хязгааргүй Яавэг ойлгож чадахгүй байгаагаа итгэхгүй гэж хориглох хэрэггүй гэдгээр өөртөө сануулж хэлээсэй гэж хүсэж байна. Тийм учраас фараон ийм зүйл итгээгүй. Фараон бол яг тэр эргэлз итгэдэггүй хүмүүсийн нэг өөрийгөө бурхан болгоцсон. Тийм учраас энэ ийм юм хийгээд ах ч гэсэн наашаа ирэхгүй байгаа. За дэлэнч явуулаад дэлэнч дөрөвдүгээр юун дээр нэгэж 1 2 3 мэлхий 2 мэлхий 3 дэлэнч. За энэ дээр нөгөө эдтийн шигтэнгүүд нь одоо юу гэж хэлсэн бэ гэвэл энэ гарцаагүй бурханы хуруу байна гэж зөвшөөрсөн. Энэ гарцаагүй бурханы хуруу байна. Бурханы хуруу гэдэг бол бурханы эрх мэдэл хүч чадлыг төлөөлж байгаа юм. Ер нь бурханы мотор, бурханы гар, бурханы мотор гэдэг нь бурханы эрх мэдэл, бурханы хүч чадлыг төлөөлдөг. Тэгвэл энэ бурханы хуруу байна гэж нөгөө илвчт нь өөрөө ирэхгүй зөвшөөрсөн байна. За энэ дээр би түрүүний хэлсэн дээр нэг юм хэлчихэд энэ фараоны байдал одоо орчин цагийн хүмүүсийн Есүст итгэлгүй хандж байгаа, Есүсийг үл ойшоож байгаа байдалтай их адилхан санагдаад байгаа юм. Яагаад гэвэл хүмүүс одоо сайн мэдээ Есүс гэдээ ярихаар
Танаахан тэгээд айгүй муухаштай тэгж байгаа л манай Есүс л ганц зам гэдгийг чи бусад бурхан чинь адилхан шүү дээ. Танаа Есүс л ганцхан зам байхтай яадгийг гэж ингэж өөдөөс томордог. Яагаад тэгэхээр тэд бурханы хүч чадлыг бурхан хэн яаваа гэж хэн юм бэ? Яаваа ямар хүчтэй юм бэ? Ямар эрхэмлэлтэй юм бэ гэдгийг мэдээгүй учраас, амсаж үзээгүй учраас хэлдэг. Тийм учраас Есүсийг загалмаа дээр цовдлогдож байхдаа тэднэрт оромжилсан шүү дээ. Яг Паро яаваа гэж юм болчоод би дуулууртаа байж Израильчуудыг явуулах хэрэгтэй ингэж хэлдэгтэй адилхан. Есүсийг загалмаа дээр цовдлогдож байхад нь хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр итгэлгүй хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр Израилийн юу еврейчүүдийн хаан гинэ гэсэн доог хийж байгаа. Хаан гэсэн пайз бичсэн дээр еврейчүүдийн хаан чи үнэхээр хаан юм бол буугаад ирээч. Бусдыг авардаг чи одоо өөрийгөө авраач гэж хэлж ирсэн. Бусдыг авардаг чи өөрийгөө авраач гэж хэлээд байгаа юм л да. Тэр нь болохоор Матай номын 27-гийн 42 дээр байгаа. Загалмаагаас яг одоо буугаад ирвэл би танд түүнд итгэе гэж байгаа. Буугаад ир. Тэгэхээр нь итгэе. Яг өнөөдөр яг нэг иймэрхүү юм болдог. Хүч чадлын үл ойшоодог, эрх мэдлийн үл ойшоодог. Яаваа гэж хэн бэ гэдэг юмд яаваа гэж хэн болчоод, Есүс гэж хэн болчоод би итгэх ёстой юм. Ганцхан зам байхдаа яадгийг гэж томордог. Тэгээ би бүү ингэсэй л гэж бодож байгаа. Миний өнөөдөр надаар дамжуулаад Бурхны хэлж байгаа үгийг өнөөдөр чи энд ч тэр хожмооч одоо энэ YouTube-ээс олоод сонсох хүн сонсоод эргэлзэж байгаа бол битгий ингэж өөрийгөө яаваа ингэж хэн болчоод Есүс гэж хэн юм би ягаад ганцхан зам гэж наадах чи итгэх юм гэж битгий томроосоо энэ түүхийг сайн уншаасаа мэдээсээ Бурхан бол Бурхан шүү. Бурханы хүч чадал, Бурханы эрх мэдэлд хязгаар байдгүй маа гэдгийг ойлгоосоо гэж хүсэж байна. Тэгээд эндээс бидний сурах гол зүйл бол Бурхан яаваа өөрийгөө Юрусын арга замаар таниулж мэдүүлдэг юм аа. Ямар ч арга зам байж магадгүй. Энэ нь хүний арга замаас өөр байдаг юм аа. Хүн хийж чадахгүй юмыг яаваа хийдэг юм аа. Хэний ч хийж чаддгүй юмыг яаваа хийж өөрийгөө би ийм эрх мэдэлтэй гэж харуулдаг юм аа гэдгийг мэдэж аваасай гэж хүсэж байна. За дараагийнх нь бэлэнчийн дараа юу байсан гэхээр бөөн ялаа байсан. Тэр бөөн ялаа бол 4-р гамшиг буюу гайхамшиг байгаа. За бөөн ялааг яаж оруулж ирсэн бэ гэвэл энэ нисдэг шавж ер нь бөөн ялаа гэдэг нь тэр еврей үгэн дээрээ тэр бөөн гэдэг нь холилдсон өөр олон төрлийн шавж байж магадгүй юм шиг байгаа нисдэг. Зөвхөн ганц төрлийн биш. Тэгээд тэр нь зүгээр нэг ялаа биш бас цус сорогч шимэгч бас л нэг тэр төрлийн шавж юм шиг байгаа нисдэг шавж. За тэгээд энэ дээр оруулж ирсэн би энийг хэдгэн гэж төсөөлгий. За хэдгэн гэдэг нь бас л хөдөөний малтай өссөн хүн дээр байдаг. Үй ингээл үнээс хаагаад байж хахад гинт саажсэн үнэ гоцсгээл одгонол сүлээс өхөөлөө. Тэгэл галзуурсан юм шиг одгончдөг байхгүй. Тугал монголчин зүгээр уяага тасчих гал дэлчгнэл амин гарчинуудаа гэмээр болчдөг. Тэр нь яадгүй гэхээр хэдгэн ороод ирж байгаа юм. Хэдгэн гэдэг юм маш өвдөлттэй хатгадаг. Хатгана гэдэг нь одоо сороод авчиж байгаа гэсэн үг ш. Тэрийнхээ хооронд хатгуураараа цусын сороод авчиж байгаа гэсэн. Маш өвдөлттэй өстой аимшиг амин гарах гэж байгаа юм шиг. За ийм юм байсан байж магадгүй гэж би бодож байгаа. Тэгээ тийм бөөн төрлийн одоо нэг төрлийн хэдгэн маягийн тийм шавж орж ирсэн. Тэр дотор нь байсан байж магадгүй гэж зарим судлаачид үздэг. За энэ тэгтэл чи эндээс нэг ялгаа гарч ирсэн. Израильчууд дээр энэ шавж ялаа бөө ялаа очоогүй. Зааг тавьж эхэлсэн. Одоо яаваа тэмдгээ бүр улам тодорхой болгож байгаа. Улам энгийн юм шиг юмнаас энгийн бус болгож байгаа, гүнзгий болгож байгаа, хүнд болгож байгаа. Нэрвэлт гэж яриул хүнд нэрвэлт болгож байгаа. Гайхамшиг гэж яриул дэндүү гайхамшигтай зүйлийг болгоод байгаа юм. Тэгээд израильчуудын байгаа Гошен нутагт юу ч болоогүй, очоогүй тэр ялаа. Харин Египчүүд дээр байсан. За тэгээ энэ нь бол 8-20-оос 32 дээр байгаа юм л да. Энэ бөөн ялаа оруулсан түүхэн. За энэ дээр тэгэхээр Паро нэг юм арай жаахан буулт хийгээд явж энэ нутагт тахил өрг гэж хэлсэн байгаа юм. Явж энэ нутагт тахил өрг. Энэ нутагт өрг. Бити хол яваарай гэдэг юм. Жаахан буулт хийсэн. За шат дараалсан арга хэмжээ аваад байхад Парон тэгтээ зөрүүдэлсэн хэвээрээ гаргацсныхан дараа ялаг гаргацсны дараа буцаал зүрхээ хадууруулсан. Бүлэг болгон дээр тэмдэг гайхамшиг болгоны ард Парон
бүдүүн зүрх гаргав, парон зүрхээ хатууруулав гэдэг үг байгаад байгаа юм. За энэ маш их учиртай үг яваад байгаа. За дараагийнх нь болохоор мал амьтны тахал дэгдээсэн. Энэ нь 9-1-ээс 7 дугаар хэсэг дээр байгаа. За мал амьтны тахал бол тахал шүү дээ, бид нар мэднэ. Аимшигтай, халдвартай. Тэгээ одоо нөгөө эдийн засгийн бүр одоо улам хүнд байдалд оруулаад байгаа юм. Одоо нэг мал амьтан байжсэн чи мал амьтны тахал нэрвүүлсэн. За 6 дугаар гамшиг нь болохоор зуухны үнснээс авч цацгисны дагуу цаацхад Египтчүүдээр идээд яг хатиг шавсан байна. Нөгөө үнс зуухны үнс чинь бүр шорооноос нарийн шүү дээ. Тэгэл цацсан чинь Египтчүүд дээр идээд үрвсэл яр хатиг мундас одоо юу гэдгийг манайхны мэддэг могоёр шавсан. Аимшигтай өвдөлттэй идээтэй зовлонтой аминд ч хүрж болно. Аминд хүрдэг тал бий. За ийм шавсан. Тэгсэн чинь нөгөө илвчт нь Мошегийн өмнө зогсож чадхаа байц хатиг мундсандаа бариулаад. Тэгээ би энэ хэсгийг уншиж байхаараа дандаа инээд түрээд инээдэг байхгүй юу. Тэгээ эндээс ерөөсөө манай бурхан чинь ийм гайхмаар сүрдэм агуу гайхамшигтай хүч чадалтай эрх мэдэлтэй бурхан бас өөрөө аlia хошин зантай. Хошин л энэ түүх чи уйдгартай түүх биш шүү дээ Библи. Айгу хошин юмнууд байдаг. Бид нар ойлгож чадвал хошигнсан юмнууд явдгийг. Египтчүүдийн нөгөө пароноор нь доог тохуу хийж шít. Яавэ гэж хэн болоод гэж чи хэллээ. Яавэ гэж энийг хэлж байгаа гэж тэр хатиг унтсандаа бариулсан нөгөө гайхуулаад байсан илвчдий чинь алцганаад шавуулсан бөхсөн энгээрийн шавцсан бол сууж чадахгүй хөл дээр нь гарцсан бол зогсож чадахгүй болцсон ийм байдал түргэж байгаа. Энд чинь хошин жүжиг шиг байгаа байхгүй юу? Нэг талын хошин жүжиг шиг нөгөө талын одоо эмгэнэлт жүжигч юм шиг. Тийм байдлаар Яавэ өөрийгөө мэдүүлж байгаа. За энд Израильчуудад бас давхар өөрийгөө таниулж байгаа явдал байгаа. Яагаад гэвэл Израильчууд өөрсдөө 430 жил гэж ярьдаг 400 гаруй жил Египтэд суудсан. Хойч үеийн энэ үеийнх нь яавэ гэж яг юм бэ гэдгийг мэдэхгүй, амсаж үзээгүй. Аав ээжийнхээ үгнээс, эмээ өвөөгийнхээ үгнээс сонссноос биш өөрөө амьдралаар амсаж үзээгүй хүмүүс байж болох юм. Хувьчилж танилцаагүй. Яаваатай нүүр тулж үзээгүй. Тэгвэл одоо Израильчуудын хувьд бас бидний өвөг дээдсийн шүтдэг миний одоо итгэх гээд байгаа намайг энэ Египтийн дарлалаас чөлөөлж авах гээд байгаа яаваа гэж хэм бэ гэдгийг эдгээр бас харж байгаа. Өөрсдийг нь ялгаад нэгүслээ буулгачихж байгаа. Ивэлийн хураа буулгачихж байгаа. Египтчүүдийг ялгаад гамшигаа буулгачихж байгаа. Шийтгэл. Тэгээ эндээс бид нар юуг сурж авч харж сурж болох вэ гэвэл шийтгэлд тэрслэлт шийтгэл дуулуурт ивэлийн хур буудаг юм гэдэг юм. Тэрслэлт шийтгэл дуулуурт ивэлийн хур буудаг. Хоёр л юм бэ. Бид тэрслэх үү дуулууртай байх уу гэдгээ өөрөө өнөөдөр ч гэсэн сонгодог штеп. Бид өнөөдөр бие лав өөрийгөө яг мэдээж бурхан шийтгэлдэг гэж хэлэхээр хүмүүс жаахан дургу манай бурхан ивэлийн бурхан нэгүслийн бурхан шийтгэн гэж юм байхгүй гэдэг хүмүүс байдгийг. Би бол бурханы зарим одоо сахилгажуулалт гэж хэлээ да яг шийтгэл гэхээс илүү. Итгэгч биднийхээ хүүхдээ сахилгажуулдаг юмнуудыг би мэддэг. Би сахилгажуулалтанд олоод орж исэн. Яа болио гэж хэлэх хэмжээнд намайг хөөхөн хуруугаараа нэг жижиг ингээд автан намайг нилээ өвдөхөөр юм болдог. Би тэgrийгээ мэддэг. Би буруу юм хийнгүүтээ дороо мэдэрдэг. Тэгээд уучлаарай эзэн минь бид гэсэн ингээд шууд ингээд дуулууртаа хөөгч шиг болдог байгаа. Тэгвэл дуулуурт ивэлийн хур бууж идэг тэрслэл шийтгэл байдаг юм аа. Бурхан сонгосон хүнээ сахилгажуулдаг юм аа. Энэ дээр бид нар бурхан сахилгажуулахгүй ивэл бууж байгаа үе гэж дураараа бүдүүн зүрх гаргаж пароо шиг өнөөдөр намайг итгүүлээд өөрийгөө таниулаад үгэнд минь ор гэд дуудсан байхад пароо шиг зан гаргаад тоохгүй явж болохгүй гэдэг юмыг бид эндээс сурж авмаар байгаа юм. Тийм учраас сурсан гэж та нарыгаа бодож байгаа сураагүй хүн байгаа бол бас эндээс тэрслэл шийтгэл дуулуурт ивэлийн хур буудаг юм а гэдгийг энэ үйл явдлын түүхээс харж болно. За тэгээд дараа нь юу оруулсан бэ гэвэл бөө ялааны дараа идээд яр хатиг. За тэгээд тэрний дараа 7 дээр нь болохоор мөндөр оруулсан.
аимшигтай мөндөр, том. Одоо яг судлаачид ингээд хэмжээгийн янз янзаар гаргасан л байт юм бэ. Ер нь бол энийг би нэг жижигхэн нэг юм хүүхдүүдийн тоглоод идэг нэг энэ хэрийн бөмбөг байдаг штеп. Нэг юм хөөрхөн эрзэний бөмбөг. Нэг тиймэрхүү хэмжээний диаметртэй юм байна гэж бодсон. Тийм хэмжээний том мөндөр. Тэгэхээр хээр яваа мал амтан янз бүрийн одоо хүн мал алин ч гэсэн сүйтгэгдсэн, бүр навс нүдсэн, ургамал ногоо нь юу ч үлдээгүй. За яг энэ үед бол 10 боловсроод майлан цэцгэлж исэн үе нь байгаа. Тэгсэн чинь энэ хоёрын юу ч нүдсэн, навс нүдсэн. За гэхдээ энэ үед бол мөхлөг буудаа хоёр бол арай боловсроо хаваадахад цэцгэлж амжаагүй байсан учраас яг үлдсэн байна. За мөндрөөр ингэж нүдсэний дараа энэ 7 дахь гамшиг дээр яаваа юу гэж хэлсэн бэ гэвэл энэ хэсгийг би бүр уншия гэж бодож байна. Энэ улам хүндэрж байгаа хэсэг нь бас өөрийгөө таниулж байгаа улам гүнзгий таниулж байгаа хэсэг нь байгаа учраас би 9-р бүлгийн 13-аас 21-ийг унших гэж байна одоо. За тэгээд яаваа Мошед өглөө эртлэн босож фараоныг тосоод оч. Түүнд еврейчүүдийн бурхан яаваа энхүү айлдаж байна. Ард түмнийг минь явуул. Надад сүслэн үйлчлэг. Эс бөгөөс би одоо бүх гамшигаа чам дээр бас албат зарц ард иргэд дээр чинь илгээн. Ийхүү хорвоо дэлхийд надтай адил хин ч үгүй гэдгийг чи мэдэх болно. Би одоо мутраа далайж чамайг ард түмэнтэй чинь тахлаар цохин энэ дэлхийгээс арчиж болгоч. Чамд хүч чадлаа үзүүлж. Даян дэлхийд алдар нэрээ дуурсгахын тулд чамайг амьд байлгаж байгаа юм. Чи өөрийгөө өргөмжлөн ард түмнийг минь барьсаар л байна. Харагтун маргааш өдөрт бороо орж Египтэд үүссэн цагаас өнөө хүртэл тохиолдож байгаагүй асар хүчтэй мөндөр буун. Тэгэхээр одоо хүм явуулж хээр яваа мал сүрэг байгаа бүхнээ аюулгүй газарт авчруул. Гэр орон хот хороондоо хурч ирэлгүй хээр гадаа явсан хүмүүс аль нь ч мөндөр цохиулж үхэн гэж хэлгээв. Фараоны зарим албат Явагийн үгээс имэж зарц боол мал сүргээ хашаа хороондоо авчирчээ. Харин Явагийн үгийг санаа бодолдоо тусгаж аваагүй бусд нь зарц боол мал сүргээ хээр гадаа орхисон аж гэж байгаа юм. Тэгэхээр Ява тэрслэгчдийг шийдэхгүй орхихгүй. Тэрслэл сахилгажуулалт ирнэ, шийтгэл ирнэ. Гэхдээ Ява бол инрэл журам, ивэл хайр ивэлэр дүүрэн бурхан. Тийм учраас ямар ч хүнд нөхцөл донд заавал ивэл нь хамт явдаг. Гарц нь байдаг. Тийм учраас энд бүр Египтчүүдэд хүртэл хэлсэн байж сануулсан байна. Аль нь ч байсан болох нь байна. Хашаа хороондоо мал юугаа хүн мал нь гэр орондоо ирээл хашаага хороондоо оруулчих юм бол мөндөр цохиулахгүй үлдэх боломж байсан байна. Тэгээ энд яг л нөгөө 2 дугаар хэсэг дээр бид нарыг сураад байгаа. Тэрсэл чийтгэл дуулуурт ивэлийн хур байдаг юм аа. Бидэнд ямар хүнд нөхцөл ирсэн ч гарцгүйгээр бурхан өгдөг юм аа. Бурханы ивэл ямагт хамт явдаг юм аа гэдэг юмыг бид мартахгүй санах хэрэгтэй байгаамаа. Тэгээ өнөөдрийн бидний энэ гитлэл номыг үзэж байгаа шалтгаан бол шинэ гэрээний итгэгч бидэнд ч гэсэн асар хэрэгтэй чухал зүйл, итгэлийн амьдралд минь маш чухал зүйл байгаа учраас энийг ярьж байгаа юм. Тийм заримдаа бидэнд хэцүү гитлийн аргагүй зовлон тохиолдсон байж болно. Юу ч байж магадгүй, санхүү эдийн засгийн байж магадгүй, өвчин тахал байж магадгүй, ханаа томооч байж магадгүй, яг тухайн хүнтэй таарсан хүн зовлон байдаг л да. Эсвэл үл ойлголцол байж магадгүй, юу ч байж магадгүй, ажилгүйдэл тэгэл эн чинь санхүүрэл орно шүү дээ. Тэгээ энэ бүхэн дээр бидэнд ивэлийн хаалга цонх байгаа шүү. Хамгийн чухал юм нь гимшил, жинхэнэ гимшил. Паро жинхэнэ гимшлийг хийж чадаагүй. Хагас сугас гимшээд байгаа. Та нар харж байгаа. За одоо гуйж өгөөч, зайлуулж өгөөч гэнтэр гэж хэлээд байгаа шүү дээ. Гуйгаад өгөөч. За та нар яв яг та нарыг явуулъя. Эрэгтэйчүүд нь л яв бусд нь үлдчих гэдэг юм уу? Эсвэл малаа үлдээч хөөснөө явчих. За энэ нутгаас гарч болохгүй инээхэн дотроо явчих гэдэг юм уу? Арай явуулахгүй гээгүй нэг хагас сугас ингээд халтагнаад байгаа юм. За энэ бол жинхэнэ гимшил биш ээ. Бид өнөөдөр итгэгч гिचээд яг иймэрхүү ирээн бараантай муу зуршилтайгаа зууралдаж байдаг. Өнөөгийн бидэнд энэ фараон шиг байгаад байгаа фараон хин юм бэ гэвэл миний муу зуршил би өөрөө байж магадгүй. Миний эзэнт чөлөөтэй, эрх чөлөөтэй үйлчлэе гэж сүслэн үйлчлэе. Бүр нэг гайхалтайгаар бурхандаа зориулъя гэж яхад миний хөлд чөдөр тушаа болоод байгаа миний муу зуршил, миний хорхойсдог зүйл, миний дур сонирхол, магадгүй миний хобби
Би энэ чинь миний хобби юм чинь. Бурхан энэ хоббиг хийж болно гэсэн гээд би хөлдөө тушаа зүүчээд тэгээд ийн үү. Тушаатаа адуу хэр хол явдгийг. Чөдөртөө морь хэр хол явдгийг. Яг энэтэй адилхан өнөөдөр би итгэгч гээд хагас хугас гимшээд үл ойшоогоод яавэ гэж хэн болоод гэж арай хэлдэггүймаа гэхэд парон шиг нэг жаахан зайл гаргаад за яг хөө эзэн би тэгж жаад нэг дараагийн удаа цуглаанд очино. Энэ удаа би нэг хоббигоо хийчих. Энэ удаа би нэг агаар салхинд гараад ууланд явчих. Энэ удаа би нэг хоббигоо чөлөөтэй хийчих. Би энэ удаа нэг амарчи. Би олон хоног унтаж чадаагүй өнөө өглөө нэг сайхан унтаад авъя. Энэ удаа би нэг хөл бөмбөгийн тэмцээнийг үзчихмээр байна шүү дээ эзэн. Үзчихье гэртээ. Сууж байгаад нэг сайхан үзчихье. Энэ бол яг пароны энэ байдал мөн шүү. Бид итгэгч бид өнөөдөр хагас хугас гимшил гэдэг юм бидэнд бүтэхгүй. Жинхнээрээ гимссэн бол би нэг номерт яавэ гэж хэмбэ гэдгийг жинхнээсээ таньсан бол би яваагаас сүрдэх ёстой. Сүрдэж имэх ёстой. Би яваагаа хүндлэхээр энд ирэх ёстой. Есүсийн өгсөн амлалтын дагуу Есүсийн өгсөн туслагч ариун сүнсний дуу хоолойг би сонсохоор энд ирэх учиртай. Магтахаар би энд ирэх учиртай юм аа. Тэгээ магтахаар хин нэгэндээ туслахаар явах учиртай юм аа. Хин нэгэндээ очиж үйлчлэхээр хөдлөх хөл гараа чөлөөтэй хөдөлгөөд очих хэрэгтэй болж байгаа юм аа. За ингээд мал амьтны тахал байна. За дараа нийтэт яр хатиг байна. За тэгээд энэ дээр болохоор одоо гол анхаарч байгаа юм бол ийхүү хорвоо дэлхийд надтай адил хин ч үгүй гэдгийг чи мэдэх болно гэдэг үг үлэр байж гин 9-р бүлгийн 14-р ишлэлээр. Ийхүү хорвоо дэлхийд надтай адил хин ч үгүй гэдгийг чи мэдэх болно гэж баруун хэлсэн. За энэ бол өнөөдөр ч гэсэн яаваа ингэж л хэлж байгаа шүү. Бид итгэсэн шиг итгэж чадаад унхаатай байж ариун сүнсний заавар чиглүүлгийг авч дуулууртай байгаа юм бол дуулууртай байсан шиг бүрэн дуулууртай байж чадах юм бол Бурхан өнөөдөр энд хийж байгаа гайхамшиг шиг юмнуудыг хийж чадах хязгааргүй эрх мэдэл хязгааргүй хүчтэй амьд Бурхан та биднийх шүү дээ. Та бидний амьд Бурханы хүүхдүүд. Тийм учраас энэ биднээс өөрөөс хамаарах юм дээрээ өөрөөсөө хамаарж байгаа юм дээр алхмаа бид хийх хэрэгтэй байна. За тэгэхээр жинхэнэ гимшил хэрэгтэй. Одоо өнөөдөр яг энэ цаг мөчид надад ямар зуршил байгаад намайг тушаад байгаа юм. Намайг юу чөдөрлөөд байгаа юм. Намайг бүрэн хэмжээгээр эзэнд үйлчлээд өөрийгөө бүрэн зориулахад саад болдог юм юу байна вэ гэдгээ бодож байгаа гэж би бодож байна. Ягаад гэвэл энд надаар дамжуулаад яваа. Надтай ярьж байгаа, та нартай ярьж байгаа, ариун сүнс ажиллаа хийж байгаа учраас тэр бодол санаа төрсөн хүн жинхэнэ гимшил хийж эргээрээ гэж уриалж байна. Явж байгаа замаасаа эргээрээ. Хоббигаа яавгийн урд битгий тавиарай. Дур хүслээ яавгийн урд битгий тавиарай. Яав гэж хин юм бэ гэдгийг сүрдэм агуу Бурхан гайхамшигтай хүч чадлын эзэн гэдгээр үнэн сэтгэлээсээ сүнсээр үннээр яваада хүндэтгэл мөрөглөө бид нар үлдэх ёстой юм аа. За тэрний дараагийнх нь юу вэ нү гэвэл царцаа оруулсан байгаа. За энэ нь болохоор 9:13-аас 35 энэ 9:13-аас 35 нь мөндөр байгаа. За царцаа бол 11-ээс 20-ын хооронд байж байгаа. За тэр царцааны гамшиг гэдгийг бид нар мэдэн штэ. Угаасаа ногоо юм үлдээдгүү. Нөгөө болоогүй үлдсэн нэг юм мөндрөөс үлдсэн буудаа мөхлөг уудааг идээд ногоо юм нэг чирхэг үлдээлгүй. Египтэд ногоон гих юм үлдээлгүйгээр хуухайруулаад хуу идэл одоо бөөн царцаа тэр бол зүгээр л нэг энгийн хідэн бидний сонсдог хэр талд гарахаар чар гэд энэ дуурдаг царцаа биш ээ. Бөөн би бараан ерөөсөө шаварлагдсан бөөн царцааг салхиар оруулж ирсэн, салхиар хөөж гаргасан. За ингээд Египтийн одоо эдийн засаг бол одоо бүр байхгүй боллоо шүү дээ. Тэгээ Илвчид юунууд нь Паранд хэлээд байгаа юм. Египт сүрж байгааг та харахгүй юм уу гэж. Гэхдээ энэ хүмүүсийг явуулаад өгөөч гэж. Яагаад ингэж зууралдаад байгаа юм бэ? Явуулаад өгөөч Египт сүрч штэ гэж. Яг энэ шиг заримдаа бидний итгэл сүрэх тал байдаг. Итгэл чинь сүрж гинэ гэж Бурхан хэлээд байвал сүрээ дуусчихаасаа өмнө гэд эргэх ёстой байдаг. Зүгээр бидний дундаас алдагдаад явцсан хүн арай байхгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вүдээ алдагдчихаар ирмэг дээр байгаа бол одоо эндээс санамж авмаар байна гэж би бас сануулж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор түнэр харанхуй 9-г нь. За түнэр харанхуй энэ түнэр харанхуй гэдэг бол нар бурханд нь зориулсан Яавагийн бас нэг цогцолт байсан л да. Тэд нарыг шүтдэг.
Тэгээд нар чинь та нарын бурхан гэдэг нарыг чи хүртэл би захираад харанхуйлуулчих чаддгиймаа гэд түүнэр харанхуй болгосон. Хамрын үзүүрч харагдахааргүй харанхуй болсон гэж монголчууд бол хамрынхаа үзүүрийг харахааргүй харанхуй байлаа. Тэмтчим харанхуй байлаа гэж ярьдаг тийм харанхуй болгосон. За тэгээ энэ бол Паронт Явагийн хариулсан Ява гихчих юм болоод би үгэнд нь ороод Израилийг явуулах болж байна вэ гэдэг асуултын Ява гэж энэ байна гэж харуулж байгаа. Бурхнаа нь доогдохгүй байсан. Түүнэр харанхуй болгосон юм гамшиг байсан. За дараагийнх нь 10 дахь нь болохоор одоо цаг нэлээ явж байгаа болохоор би товчилчий. 10 дахь гамшиг нь уугнуудын үхэл байгаа юм. Уугнуудын үхэл. За энэ бүр одоо хүндэрсэн. Үр хүүхдээ алдахаас илүү аимшигтай юм гэж яаж энэ хорвоо төр байх вэ? За ууган Египтийн нутагт байгаа ууган болгон одоо чи ард түмний минь тавьж явуулахгүй л ууган болгон чинь үхэн шүү гэж хэлсэн. А Израильчуудынх бол үхэхгүй. Энд бол бүр заагалсан энийг алгасал баяр гэж хэлдэг. За 12 дугаар бүлэг дээр энэ талаар бүр тодорхой гарна. Бид өнөөдөр 11-ээр дуусгаж байгаа сануулгын ярьж байна. Уугнууд ч үхэн шүү гэж хэлсэн. За энэ бол арай өөр аргаар арга замаар аварж байгаа аврал байгаа. За энд цус төрхийг зааж өгсөн байгаа. За энэ аюул чухал. Бид хэд одоо дараагийн юм дээрээ 12 дугаар бүлэг дээр бэлтгэл хийгээд тэд яагаад хатвчиндаа тотхондоо хаалга гэр махын нийцэн одоо нэг амьд цоггүй өөгүй хургийг алж нядлаад тэр ядалсан гэртээ тэр махыг шарж идээд тэр хургийнхаа цуснаас хаалга хоёр хатвчинд түрхээд тэрэн дотроо сууж явах аргыг зааж өгдөг. За энэ талаар бол бид нар 12 дугаар бүлэг дээр ярина. А би харин өнөөдөр ярих гэж байгаа зүйлийнхээ яг дараагийн нэг утга нь болохоор бидний өнөөдрийн энэ түүхийг сураад байгаагийн ашиг шалтгаан нь юу юм, ашиг тус нь юу юм бэ? Яагаад энийг сурж байгаа юм бэ гэхээр Есүс гэж хэн юм бэ гэдэг дээр бид өнөөдөр төвлөрдөг. Яавэ гэж хэн бэ гэдгийг хуучин гэрээнд яавэ гайхамшигтайгаар ингэ таниулсан байна. А тэгвэл тэр Яавагийн чинь төлөөлөл нь амьд төлөөлөл нь Яавэ гэдэг нэрийг нь өөртөө аваад хүн болж энэ хорвоод мэдлээд тэгээд өөрөө тэр нэрийг эрх мэдэлтэйгээр өөр дээрээ ашигласан Есүс Христ бол та бидний аврагч. Есүс өөрийгөө нэлээд хэдэн одоо газар шинэ гэрээн дээр Яавэ гэдэг тэр нэрийг еврей хэлэн дээр байгаа тэр нэрийг монголчлох юм бол би байдаг гэдэг тэр нэрийг 3 дугаар бүлэг дээр Гитлэлийн 3 дээр Мошетэй танилцсан тэр нэрийг грек хэл дээр би бол байдаг гэдэг утгаар нь шин гэрээнд хэд хэдэн газар маш тодорхой хэлсэн байдаг. Өөрөө тэр нэрийг хэрэгжилж байгаа. За энэ нэрний тухай би яагаад яриад байна гэхээр бид нар ямар нэгэн ажлыг бүтээх гээд чадахгүй нэг хүнтэй уулзаж бүтээх ёстой байвал тэр хүн рүү очиход миний нэг ойр дотны хүн чи миний нэрийг хэлээд яваад оч гэж хэлдэг. Чи миний нэрийг хэлээд яваад оч. Яг хүний нэр гэдэг юм бол ийм чухал. Тэр чинь хэн юм бэ гэдгийг мэддэг хүн дээр миний нэрийг хэлээд яваад оч гэж шүү дээ. Тэгээд миний нэрнээс болоод чамайг энэ хүн хүлээж авна гэсэн утгатай. Яг тэрнтэй адилхан Яавэ Мошег миний нэрийг хэлээд Израильчууд руу оч. Миний нэрийг хэлээд Паран руу оч гэж хэлсэн. Ийм том агуу түүхэн үйл явдлыг гүйцэтгэхдээ Яавагийн нэрийг ашиглаад очсон. Яг тэрнтэй адилхан өнөөдөр Есүс Яавагийн нэрийг бариад шинэ гэрээнд хийсэн ажил нь байж байгаа. Тэгээд өөрөө дээш одохдоо Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Яв бүх үндэстнийг дагалдагч болго. Үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно гэж хэлсэн. Тэр агуу нэртэй Есүс ариун сүнс гэдэг туслагчаа бидний дотор өгөөд тэмдэг болгож өгөөд одоо өнөөдрийн хараад байгаа шиг тэмдэг болгож өгөөд тэгээд энэ дэлхийд та биднийг илгээсэн. Тэгвэл бид өнөөдөр хуучин гэрээний тэр агуу сүрдэм сүр хүчтэй Яавэ бурхан шин гэрээний үеийн түүний төлөөлөл болж ирсэн Есүс Христийн нэрд итгэж аврагдсан бид өнөөдөр энэ нэрээр
юу ч хийж үйлдэх боломжтой юм аа. Өнөөдөр бидний сонсголд ирсэн энэ хуучин гэрээний олон мянган жилийн тэртех энэ түүх өнөөгийн та бидний амьдралд хэрэгжиж байдаг учраас Бурханыхаа энэ үгийг бид өнөөдөр тийм ээ, Бурхан Яве бол Яве. Есүс бол Есүс. Есүс Яве бидэнд тэндэг болгож ариун сүнсээ өгсөн юм а. Бидний дотор ариун сүнс байгаа. Бид үүрэг хариуцлагатай. Бидэнд энэ эрх мэдэл ирсэн гэж тунхаглая. Бид энэ гайхамшигтай зүйлийг үйлдэх чадaltaй хүмүүс юм а. Тэгвэл учирч байгаа бэрхшээл, зовлон, хэцүү юм, дарамт юу байгаа тэрийг бид Явегийн нэрээр, түүний илгээсэн Есүс Христийн нэрээр сэгсэрч хаяа. Бид уяа хүлээс тушаанаасаа суллагдъя. Тас татаж хаяа. Энэ нэр биднийг хүлж байгаа хүлээс чөдөр тушааг таслах болно. Тас татагдсан гэж би энд тунхаглая. Тийм учраас бид өнөөдөр Бурханд сүслэн үйлчлэх эрх чөлөөг Есүсээр хүлээж авсан гэж тунхаглая. Бид өнөөдөр эрх чөлөөтэй, Бурхандаа чөлөөтэй хаашаа бол хаашаа яваад үйлчлэх боломжтой гэж тунхаглая. Эрх чөлөөтэй хүмүүс гэж тунхаглая. За ингээд бидний ярьсан түүх Египтчүүдийн хувьд нар сар харанхуйлж одод гэрлээ бөхөв. Яве харин цооноос сүрхэрн Иерусалимаас дууга хадаан Тэнгэр газар чичирхийлнэ гэж Йоел номон дээр зөвгнөн иш үзүүлсэн тэр зүйл ирээдүйд болно гэдгийн дунд үед нь бид нар сууж байгаа. Нэгэн цагт Египтийн түүхэнд болсон байна. Израильчүүдийн түүхэнд. Өнөөдөр тэгвэл энэ Монголд сууж байгаа бидний түүхэнд ийм юм боллоо ч гэсэн бид эрх мэдэлтэй, бид хүч чадалтай Явегийн хүү Есүс Христийнхээ цусаар дамжуулан олж өгсөн, амийн үнээр олж өгсөн эрх чөлөөтэй хүмүүсээ гэдгээ өнөөдөр энд зарлан тунхаглаж бид өнөөдөр илгээгдэх хүмүүсээ гэж тунхаглая. За ингээд өнөөдрийн бидний сурах зүйл маань Бурхан Яве өөрийгөө юр бусын аргаар таниулж мэдүүлдэг гэсэн Бурхан Явегийн энэ бас таниулж мэдүүлдэг нэг юу мөн л дөө. Бурханы хүч чадал эрх мэдэл хязгааргүй гэдэг сэдвийн дотор бид нар өнөөдөр ямар зүйлийг 5 ямыг сурчваа гэхээр бидний сурсан 5 зүйл нь нэгдүгээр Яве юрусын арга замаар Бурхан Яве өөрийгөө юрусын арга замаар таниулж мэдүүлдэг. Хоёр дахь нь тэрслэлт, шийтгэл, дуулуурт ивэлийн хур буудаг гэсэн зүйл. Гурав дахь нь Бурханд сүслэн үйлчлэх эрх чөлөө Есүсээр бидэнд ирдэг юм а гэсэн ийм 3 зүйлийг сурлаа. Тэгээд миний номлол одоо ингээд дууссаа. Би залбираад дуусгачих. Тэгээд ард нь нэг жижигхэн хуваалцах юм байна. Тэрийг хуваалцчих. За номлын цагийг ингээд дуусгая. За эзэн Бурхан минь таны гайхалтай, мэрэгэн ухаантай, хүч чадалтай, эрх мэдэлтэй бүхнийг хийх, өөрчлөх, шинжлэх, солих, хуургах чадвартай үгийн төлөө талархъя. Таны өгсөн ариун сүнсний төлөө баярлалаа. Таны энэ их агуу гайхамшигтай үүх түүхийг сонссондоо баярлалаа. Өнөөдөр бидний зүрхийг хүчрхэгжүүл, сэтгэл санааг тижээж, сүнсийг маань хүчрхэгжүүлж өгсөн тандаа баярлалаа. Энэ зүйлийг хийж, гэмших шаардлагатай зүйл дээрээ жинхнэрээ гэмшиж, эргэлтийн цэг дээр ирээд эргэж, жинхэнэ зөв замаар эзэн Яве тантай, Есүстэй хамт хурдлан чөлөөтэй одоо танд итгэж сүсгэлэх боломжийг олгоорой гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.